Монгол улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад төрийн албан хаагч тэр дундаа нийтийн албан тушаалтан эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилгын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл оногдуулсан хэргийн тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тодорхойлбол 2023 онд 192, 2024 онд 216, 2015 онд 225 авилгын гэмт хэрэг тус шийдвэрлэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг өсснөөр нийтийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдах цаашлаад ард иргэд төрийн албаны үйл ажиллагаанд итгэх итгэл буурах зэрэг сөрөг үр дагавартай. Харин иргэний эргийн анхан шатны шүүхүүдээс сүүлийн 3 жилд нийт 46 хэрэг маргаан захиргааны эргийн анхан шатны шүүхүүдээс төрийн албаны маргаанд холбогдох 637 хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Төрийн албанд холбогдох хэрэг маргааны 258 буюу 40.5%-ийг төрийн албан хаагчийг төрийн албанаас үндэслэгүйгээр халсан чөлөөлсөнтэй холбоотой хэрэг маргаан эзэлж байна. Тэгвэл Монгол улсын дээд шүүх, шүүхийн академи, Завхан аймаг дахь шүүх хамтран эрх зүйн маргааны хянан шийдвэрлэхэд тулгамдж байгаа асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны үндсэн зарчим бол хууль дээдлэх зарчим. За хууль дээдлэх зарчмыг бол шүүхийн шатанд хэрэгжүүлэхэд бол хамгийн чухал нь бол хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь бол эцэстээ хөндөгдсөн эрх ашиг нэгдмэл байдлаар сэргээх чухал ач холбогдолтой. За энэндээ бол ялангуяа төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг хэрхэн иргэн төлөөлөх үү? Иргэн төлөгдөх ажиллагаанд гарч байгаа шүүхийн шатанд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад зөрүүтэй хэрэгжилж байгаа байдлуудыг хэрхэн тогтоож ин гэдгийг бол илтгэл тавьсан судлаачид маань бол нэлээд олон өнцгөр харж тавьж байгаа нь бол маш их дэвшилттэй арга хэмжээ гэж бодож байна. Эрүүгийн салбар талаасаа бол албан тушаал, авилга албан тушаалын гэмт хэрэгээс үржин сэргийлэх, за мөн албан тушаалдаа хайн хандах болон бусад зөрчлийг хамтдан зөвлөлийн ялгаа болон эрх зүйн онол практикийн асуудлыг хөндөж байгаа бол за иргэний эрх зүйн талаасаа бол төрийн албан хаагчийн төр дурчирсан хохирлыг хэрхэн зөв тогтоогоолж тогтоох вэ гэдэг асуудлыг нэлээд наривчлан авч үзэж байна. Эрүү талаасаа, иргэн талаасаа, захиргаа талаасаа ямар даатгалымцсан асуудлууд байгаа юм бэ гэдгийг нэг талаасаа авч үзэг, нөгөө талаасаа төрийн албан хаагч үйл ажиллагаанд туйлаа чанд мөрдөх, ёс зүйгээ баримтлан ажиллахад нэг мөр ойлголтыг өгөхөд ачлагдал нь оршин. Цаг үе олсон ийм сэдвээр илтгэж байна. Завхан аймгийн шүүхийн шүүгч нар хэрэг маргаан хянжирлэхэд төрийн албан хаагчтай хууль хэрэглээний бас зөрүүн зарим хуулийн дээр тэрийг арилгахын тулд төрийн албан хаагчтай холбогдох эрийн захиргааны эргийн энэ эрх зүйн маргаан хянж тулгамдж асуудал гэдгээр сонгоо авч өдөртмөлийн хурлыг хийж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар төрийн албаны маргаан болон төрийн албан хаагч холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдж байгаа асуудал шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хуулийн хэрэглээ шүүхийн практикт ашиглах боломжтой санал зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой юм а. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Завхан аймагт шүүх байгуулагдсны 100 жилийн ог тохиолдуулан зохион байгуулснараа онцлог боллоо.